нь бид нэр одоо нэвтрүүлгээ яг нариусан өвчтэй гэсэн одоо энэ сайхан өргөнөөс үзэгчдэд нэвтрүүлгээ өргөж ийсэн. За тэр үед одоо би давхар байсан мөсгөө маань өнөөдөр за төрсөө охинтой болсон. Охин маань 7 сар хүрсэн. Бас өнөөдөр багш дээр бас ингээл эргэх холбоотойгоор өнөөдөр багш дээр ирээд уулзаад бас охиноо үлээлгээд явж байна. Тэгээ одоо бас л яг одоо хүн болгоны амьдралд тийм ээ гоё юм эрэг сайхан өөрчлөлтийг өгдөг одоо энэ багшаа гадрахаа бас дахиад нэг гоё дурсаач ээ гэж бодож байна. Одоо мөнхийн л одоо эрэг холбоотой байгаа гэдэг. Холбоотой. Мөнхийн бүр байнга холбоотой байгаа. Өдөр болгон. Бараг л өдөр болгон. Одоо өвдөж хавдлаа гэх юм бол ерөөсөй байнга л та. Хамгийн гол нь сэтгэл гэдэг зүйл их чухал байдаг баг. Энх бол догш маань хэлдэг гэсэн шүү дээ. Таад одоо үнэхээр
их мундаг хүн манай багш чинь ялангуяа ихс жижигхэн хүүхдүүдэд ихс мундаг ш. Ер нь бол тэгэл ер нь хүмүүс одоо антхаа ицсэн байлээ дээ. Тэгээ бид нар ч одоо заримдаа багш нараа би юу аа тийм цаасраар ирээл ерөөс золголтоо игээл тэгэл ер нь миний тэр жилийнхэн засал ном болчихж байгаа. Би гандан орж нэг хямрын саман тавиулахаа бодоод бар 10 жил болчихно дөө. Есдүгээр сард хүн чанар хүмүүнлэгийн зорилтод нэвтрүүлгийн 10 жилийн ойн баяр нийчгэр сайхан болж энэхүү арга хэмжээний хүрээнд Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол улсын гавьяат тээвэрчин, Арднаа базрын Раш, Төрийн банкны захирал Лувсан дашийн амгалан зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагыг байгуулж, идүүгээ хийсэн ажил бүтээн байгуулалтаараа хэдийнэ монголчуудын танил болоод байгаа олон хүмүүсийг нийгэмшүүлж, зөв амьдралд нь хөтлөн оруулдаг, зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагын тэргүүн гинтэн даржаагийн загдаа, эдэр эсийн хүүтэнд дулаан гутал хувцс, хоол хүнс, хүүхдийн бэлэг зэргээр 20 ангийн хүмүүжигч хүүхэд, эмэгтэйчүүдэд тусламжийн гараа сунгаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд онсон бодит тусламжийг үзүүлсээр ирсэн ард түмний дэлгүүр гэгддэг дүүхэ компани дэд захирал энх баяр. Монгол улсын филармоны Баян Монгол соёл эрдэнэ чуулгаас уран бүтээлийн гараагаа амжилттай эхэлж, эдүүгээ Монголын эстрадын урлагт тасралтгүйгээр 40 гаруй жил уран бүтээлээ төрүүлэхийн зэрэгцээгээр хүмүүнлэгийн бодит үйлсүүдийг гардан түгээж дэлгэрүүлж, нийгэмд эерэг хандлагыг төрүүлж чадсан Монгол улсын гавьяа жүжигчин Жанчгийн уран чимгэх зэрэг нийгмийн нэрт зүтгэлтнүүдийг шагнаж урамшуулж, эдгээр сайн үйл бүтээсэн эрхмүүддээ эргэн талархлаа илэрхийлсэн халуун дулаан баяр болсон бөгөөд энэхүү баярт ариусхан шүтэн био энергийн төвийн тэргүүн энергийн эрчмээр дамжуулж сэтгэлийн хямрал гутралтай яваа өвдөж ядарсан хүмүүс ялангуяа хүүхдүүдийн өмг түшгэн болж тэднийг итгэл урам зоригоор тэтгэж илааршуулж ирсэн төдийгүй сар бүр ахмадууд хөгжлийн бэрхшээлтэй эргээд
Өдөр болгон уран зориг авч яадаг. Надад одоо бол өдөрт сүсгтэн олны маань энэ олон шавь нарын маань сэтгэлэн илэрх Sananlı
Хүүхдээс ирдэг хамгийн их асуулт бол түүнийг хэрхэн олж яаж олж уулзах вэ гэсэн асуулт байдаг. Тиймдээ бид өнөөдөр ахин